Хэдэн төрлийн спортоор сагс волейболын талбай. Сагс волейболын талбайтай усан сантай, усан бассейнтэй, усан бассейн дотор 25 метрийн 2 замтай. За мөн одоо хүүхдийн бассейнтай. Усан спортын бүх төрлийн тэмцээнүүд, олон улсын зэрэгэлдэлтэй тэмцээнүүд явах боломжтой байгаа. Жуудагийн өрөө тасалгаатай чөлөөтийнх байгаа. Баян хөшүүдийн төвд ерөөсөө энэ спортын одоо үйл ажиллагаа явуулах боломж хязгаарлагдмал байсан. Спорт зал маш ховортой. Тэгэхээр энэ спорт зал орсноор энэ одоо амьдарч байгаа иргэдэн маань одоо спортоор хичээлэх ирээдүйд магадгүй дэлхийд одоо нэртэй томоохон тамирчид гарах байх. Баян шууны залуучуудын маань биеийн тамир спортыг дэмжсэн цагаа зөв өнгөрүүлэх нийгмийн дэд үтсийн нэг. Төсөл хизээ дуусахаар одоо энэ 10 сард ашиглана. 10 сард ашиглана. За манай барилгын ажиллагаа одоо ерөнхийдөө гадна тасалбарын ажлын ерөнхийдөө 90% явж байгаа. Дотор тасалбарын ажил нь бол 60% явж байна. Гадны төвчтэй ажил нь бол бас нэг 60% явж байгаа. Одоо ерөнхийдөө өдөр болгоно 40-50% ажиллаж байгаа. Дээрээ бол жижиг хүүхдийн усан сантай. Дээрээ бас 150-ны судалтай. Усан бассейныхаа ханыг зүлгээд ус нэвтэрдэггүй шаардлага хийгээд дээрээс нь хулдаас ингэж дэвсэл заслан ажил дуусна. Инженерийн шугам шилж бол бүрэн хийгээд дуусна. Одоо гадна төгчлөлтөд замаа хуучхад бэлэн болоод одоо энэ 6 сард бүтэн замаа хуучаад гадна төгчлөлтийн ажлуудад дуусгахаар ажиллаж байна.